За сайн байцгаана та бүхний өдрийн хүргэе. Боловсролын судалгааны үндэсний төрөлхтний шинжилгээ хийж байна. За ерөнхийдөө бол та бүхэн толгой итгэдээс харсан баг. Боловсролын судалгааны үндэсний төрөлхтөн бол захим шилжилтийг хүрээд үндэсний бодлогын хэмжээнд болоод судалгаа арга зүй чиглэлийн үйл ажиллагаануудыг явуулж байгаа. За энэ хүрээнд боловсролын бодлого, хууль тогтоомж, бичиг баримтуудад боловсролын захим шилжилт, иргэдийн захим ур чадвартай холбоотой заалтууд одоо туссан байдаг. За энэ хүрээнд бид тодорхой үе шаттай ажлуудыг хийгээ явуулж байгааг одоо хамгийн сүүлийн үе шатны ажил болох хөтөлбөрийн жишг хөтөлбөрөө бол та бүхэнд танилцуулах гэж байна. За тэгэхээр үндэслэл маань энэ сайн сонсогч нь. За үндэслэл маань бол та бүхэн толгой итгэдээр харсан боловсролын судалгааны үндэсний хүрээлэн манлайлаад иргэдийн захим ур чадварыг хүрээд чадамжийг бүтцийн хүрээг боловсруулсан байдаг. За энэ чадамжийн бүтцийн хүрээ бол 3 домын бүхий 12 компетенцээс бүрддэг. За үүн дээрээ үндэслээд за мөн үндэсний хэмжээнд яг энэ чиглэлээр иргэдийн захим ур чадварын чиглэлээр хийгдсэн томоохон судалгаанууд байгаагийн сүүлийн үеийн 3 судалгааны бол нэг нь бол энэ юунес харилцаа холбоо мэдээлэл технологийн газар үндэсний статистикийн хорооны хамтарсан энэ судалгаа байгаа. Хоёр дахь нь болохоор нөөбийн хөгжлийн хөтөлбөрөөс санхүүжүүлээд АИБ гэдэг төрийн бас байгууллагыг үүсгэсэн судалгаа байдаг. За хамгийн сүүлийнх нь бол манай боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр иргэдийн захим ур чадварын судалгааг сүүлд 2023 онд хийж гүйцэтгэсэн байдаг. За эдгээр бичиг баримтууд дээр үндэслээд бол хөтөлбөр боловсруулж байгаа. За тэгэхээр хөтөлбөрөө боловсруулж байгаагийн үндэслэл маань одоо тухайн саяны дурдсан судалгаануудын үр дүн байгаа. За тэгэхээр энэ судалгаануудын үр дүн дээр юу гэж гарсан байна вэ гэхээр дэлгэц жоох юу гэх. За ер нь бол иргэд бол захим ур чадвар гэдгийг ерөөсөө нүүр хуудасаар ойлгож байна. За хоёрдугаарт нь бол боловсрол бол энд бол маш их нөлөөлж байна. За боловсролын түвшин буурсан бол иргэдийн захим ур чадвар бол багасдаг юм байна. Гуравдугаарт нь бол аслагдах тусмаа тий хөдөө бүр малчин өрхийн иргэн болох тусмаа бол тухайн иргэний захим ур чадвар бол суларч байна. За тэгээд насны хувьд бол одоо 45-аас дээш, за 50-аас дээш насны тэтгэврийн насны иргэдийн хувьд бол ерөөсөө захим ур чадвар гэдэг зөвхөн фэйсбүүкээр хэмжигдэж байна гэсэн ийм үр дүнгууд бол гарсан. За үүнтэй холбоотойгоор боловсролын судалгааны үндэсний хүрээлэн дээр бол иргэдэд зориулсан мэдээлэл холбооны технологийн сургалтын жишг хөтөлбөрийг боловсруулах ажил эхлээд за тэгээд энэ хүрээндээ бол насан туршийн боловсролын төв болоод насан туршийн боловсролын төвийн нэгж багш нараас судалгаа бас авсан байдаг. За энэ судалгаа бол ямар судалгаа вэ гэхээр тухайн хөтөлбөрийг боловсруулах ерөнхий бүтээл үндсэндээ насан туршийн боловсрол хэрэгжих одоо хөтөлбөр ямар бүтцтэй байж болох вэ? Хоёрдугаарт нь тухайн хөтөлбөр агуулгын хүрээ цагийн хүрээд те хэрхэн хэрэгжих талаар судалгаануудыг авсан. За энэ бол яг судалгаанд оролцсон насан туршийн сургалтын төвийн мэрэгчлэнүүд багш нарын ерөнхий мэдээлэл явж байна. За энэ дээр юу гэж гарч ирсэн бэ гэхээр 2021-22 оноудад мэдээлэл харилцаа холбооны технологийн боловсролын чиглэлийн сургалтыг нийт судалгаанд хамрагдсан багш нарын бол 21-ээс 30% энэ чиглэлийн сургалтыг бол хийсэн байна гэж. За хоёрдугаарт нь болохоор энэ аль чиглэлийн сургалт илүү хэрэгцээтэй байна вэ гэдэг насан иргэдээс авсан судалгаан дээр болохоор мэдээлэл харилцаа холбооны технологийн боловсрол хэрэгцээтэй гэдэг дээр 66% санал өгсөн байна. За тухайн хөтөлбөр ер нь одоо оноор наваад үзэх юм бол хэдийн үед боловсруулалт тохиромжтой байдаг гэдэг дээр мэдээлэл харилцаа холбооны технологийн боловсролын хөтөлбөрийг 23-аас 24 оны хугацаанд
боловсруулах одоо үндсэндээ нэг яаралтай боловсруулах шаардлагатай гэдэг хувийг болохоор 51% бол өгсөн байна. За ингээд сургалтын хөтөлбөр боловсруулах одоо ажил үндсэндээ эдгээр судалгааны болоод бодлогын баримтчдын үндэслэлээр бол гарсан. За сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын бодлогын одоо яг өнөөдөр хэрэгжиж байгаа насан туршийн сургалтын төвдөр хэрэгжиж байгаа хөтөлбөр тухайн жилүүдийн сүүлийн 3 жилийн тайлбар мөн Солонгос улсын насан туршийн боловсролыг чиглэлээр гардаг хөтөлбөрүүдтэй харьцуулсан судалгаа гэсэн. Үндсэндээ бичиг баримтчгийн судалгаа хийгээд за эндээс одоо юу гарч ирсэн бэхээр сургалтын хөтөлбөрийг боловсруулах баримтлах зарчим шаардлага гаргаж авсан. За энэ 3 зүйлийг тусгасан байгаа. Нэг нь бол насан туршидтыг бол яг хэрэгцээнд нийцсэн байх ёстой. Тэ яг өдөр тутмын хэрэгцээнд энэ бол хөтөлбөр нийцэж явах ёстой. За тэгээд тухайн хөтөлбөр сургалт одоо хөтөлбөрөө ашиглаад суралцуугаа ашиглаад ур чадвараа дэвшүүлээд цаашид бие даасан суралцах ийм боломжтой байх ёстой. За тэгээд насан туршид хувь хүний болоод нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх ёстой. За саяны яг өмнөх гарсан 2 слайдаас тавхан харсан бол эрэлт хэрэгцээ одоо шаардлага хэр өндөр хувьтай байгааг. За ингээд сургалтын хөтөлбөрийг 3 чиглэлээр 3 хүрээнд агуулгын хүрээнд бол эхний ээлжинд боловсруулсан. За нэгдүгээрт бол мэдээлэл харилцааны технологи хэрэглээ. За хоёрдугаарт нь бол мэдээллийн аюулгүй байдал, гуравдугаарт нь цахим үйлчлэл гэсэн 3 хэсгээс үзсэн. За яагаад энэ 3 хэсгийг авч үзсэн гэхээр 2023 онд хийсэн боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн иргэдийн цахим ур чадварын үнэлгээнд иргэдэд нийт шаардлагатай байгаа цахим ур чадваруудыг жагсаалтыг гаргасан. За өглөө толгой ихтэй бас гарч ирсэн хос харьцуулалтын агаар анализ судалгаа хийгээд яг тэр хос харьцуулалтын агаар анализ хийгээд 123 ур чадвараар 126 ур чадвараас 45 ур чадварыг ялгаж авсан. Хамгийн одоо иргэдэд нийт шаардлагатай байгаа сурах шаардлагатай ур чадварууд гэж. За энэ 45 ур чадварыг эхний 10-д орж байгаа ур чадварууд бол энэ 3 ур чадвар. Үндсэндээ энэ агуулгын хүрээг зүгээр сонгож байгаагүй яг судалгаан дээр үндэслээд нотлоотойгоор сонгож авсан гэсэн үг. За 3 сэдв агуулгын хүрээнд маань болохоор дэд хүрээтэй. За нэгдүгээр мэдээлэл харилцааны технологийн хүрээ дотор бол захин мэрэгэн түүний ур чадвар. За мэдээллийн өдөр тутмын амьдралд гүйцэтгэх үүрэг. За мэдээлэл харилцааны технологи өдөр тутмын хэрэглээ. За тэгээд аюулгүй ёс зүйтэй хамтран ажиллах. За тэгээд аппликейшнийг хэрэглэх гэсэн ийм 5 дэд хүрээг гаргасан. За мэдээллийн аюулгүй байдлын хувьд мөн адил 5 хүрээ. За цахим үйлчлэгээр 5 дэд хүрээ гэдэг гаргасан. Нийтдээ 15 дэд хүрээ гарч ирсэн. За тэгэхээр дэд хүрээнүүдийг цааш нь сэдв болгож зарлаад за жишээ нь мэдээлэл харилцааны технологийн хэрэглээнд бол 5 хүрээ маань ийм сэдвээр задарч байгаа. За энэ дээр энэ сүүлийн 5 дахь хэсэг дээр бол 2 сэдв нь бол сонголтод 2 дахь орж ирж байгаа. Нэг нь болохоор Офисын хэрэглээний програмын хөтөлбөр агуулга, хоёр дахь нь болохоор контент бүтээх агуулга. Энэ бол жоохон акцент төсний мөн яг нөгөө нийт шаардлагатай зорилттой хэрэглэгчдэд зориулсан гэсэн үг. За энийг яг сонголтод хувилбарлуу оруулсан гэхээр өнөөдөр насан туршийн сургалтын төвдөр алтан бос сургалт буюу дүүцүүлэх хөтөлбөрөөр бол мэдээлэл харилцааны технологийн хөтөлбөр хэрэгждэг. Гэхдээ энэ хоёр хэрэгжиж байгаа хөтөлбөр маань өөрөө энэ нөгөө ерөнхий боловсролын сургуулийнхаа мэдээлэл технологийн агуулгатайгаа дүүцдэг учраас иймэрхүү агуулга сэдвүүд явж идэг гэсэн үг. Тэгэхээр энийг бол сонголтод хөтөлбөрлөө дүүцүүлэх хөтөлбөрлөө яваад одоогийн хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг жишг байдлаар сайжруулах байдлаар ингэж хийсэн. За мэдээллийн аюулгүй байдлын хувьд бол тухайн мэдээлэлтэйгээ хэрхэн харьцуу, аюулгүй байдал нууцлаа хэрхэн хангах уу, за уул мөрөө хэрхэн арилгах уу, тийм уул мөрөөсөө хэрхэн хамгаалж сэргийлэх үү гэж их мэдлэгийн ийм агуулгуудыг бол энд оруулж өгсөн. За цахим үйлчлэлийн хувьд бол за бид нар бол хамгийн гол нэгдүгээр тавьж байгаа зүйл маань болохоор эрээс цахим үйлчлэгийн төрлүүдээ ялгая. За хоёрдугаарт бол одоо яг том гарын үсэг одоо
хэрэгжиж штэ тийм. Тэгэхээр энэ 5 гарын үсгийг хэрхэн яаж авах уу, тэрийг яаж хэрэглэх үү, хэрэглээндээ хэрхэн нэвтрүүлэх үү гэдгийг оруулъя. За 3 дугаарт нь бол төрийн үйлчлэгээд одоо ийм Монгол систем аппликейшн ч гэдэг юм уу тийм. Энэ төрийн үйлчлэгээний аппликейшнгуудыг хэрхэн яаж хэрэглэх үү гэдэг чиглэлээр. За тэгээд 4-р нь бол банк санхүүгийн үйлчлэгээ. Тэгээд хамгийн сүүлд нь бол одоо иргэдийг бас нэг судалгааны үр дүнгээс гарч ирсэн цахим худалдан авалттай холбоотой ийм үйлчлэгээнүүдийг энэ агуулгад оруулж ирсэн юм аа. За тэгээд сургалтын хөтөлбөрийг бол насан туршийн боловсролын сургалтын төвийн багш мэрэгчлэнүүдэд хэлэлцүүлсэн. За мөн баян гол дүүрэг болон баян зүрх дүүргийн насан туршийн сургалтын төвдөө туршилт хичээлийг орсон. За тэгээд эндээс үйлчлэлтэйгээр сургалтын төлөвлөгөө хэрэгбээ бол гаргаж авсан байна. За эхний хүрээний хувьд бол нийт 44 цагийн агуулга байж болж байна. За энэ маань бол 30 цаг нь бол танхимаар, 14 цаг нь бол бета суралцах байя. За мэдээллийн аюулгүй байдлын хувьд бол нийт 12 цагийг оруулж өгöd. За 9 цаг нь бол танхимаар, 3 цаг нь бол бета суралцах хэлбэртэй байя. Цахим үйлчлэгээ буюу арай одоо нөгөө хоёр бүрийгээ агуулгаас судлаад үзсэн хэрвээ төвшөнд орж ирж байгаа бол энэ маань бол бета цахимаар онлайнаар суралцах бас боломж авах ингээд 5 цагийг нь бол цахим онлайн дээр тавьж өгсөн. За ингээд мөн багшлахаар суралцахыг нь энд гаргаж өгсөн. За насан туршийн боловсролын чиглэлээр Солонгос болон Монгол улсын хөтөлбөрүүдийг анализ хийгээд үзэхэд ер нь бол 8 бүтэц хэсэг бүхий бүтэц гарч ирсэн. За энэ хэсэг бүтэцийн маань багшлахаар суралцах гэдэг хэсэг дээр яг хөтөлбөрийг ямар чиглэлээр яаж эзэмших үү те нэр томьёо онцлогоос нь илүүтэйгээр яг тэр хэрэглэгчид түүнийг яаж хэрэглэж дадах уу гэдэг чиглэлээр нь одоо багшлахаар суралцахыг гаргаж өгöd. За үнэлгээг бол хоёр чиглэлээр ер нь бол нэгдүгээрт нь бол хөтөлбөрөө үнэлэх. Хоёрдугаарт нь бол иргэд бол нөгөө ур чадвараа яг агсан байна уу? Ямар ур чадварыг одоо аль төвшөнд эзэмшсэн байна уу гэдгээр үнэлээ гэсэн байдлаар ингээд гаргаж өгсөн. За хамгийн сүүлд нь бол сургалтын орчим хэрэглэгдэхүүн нэг бол бас оруулаад за энд бол сэтгэл зүйн орчим, за материалын болон цахим орчим гэсэн ийм зүйлүүдийг гаргаж өгсөн. За нуршаацсан шүү. За ингээд ер нь бол яг хөтөлбөрийг одоо дүгнээд хэлэхэд бол яг судалгаан зориулсан иргэдэд энэ шаардлагатай. За тэгээд үндэсний болоод олон улсын баримт бичиг одоо төлөвлөгөө тэр баримт бичгүүдэд нийлсэн. За тэгээд насан туршидчдад яг тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ийм ач холбогдолтой хөтөлбөр байсан байна гэж одоо дүгнсэн. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Өчигдөр хугацааг жоохон хийсэн баа. Баярлалаа. Яг цагтаа багтаа. Хугацаа илтгэлээ. За тэгээд энэ одоогийн салбар хуралдааны асуудал хариултыг хэлцээтэй маягаар бэлтгэлийн дараа явуулахаар шийдсэн байгаа. Тийм учраас та бүхэн асуудлуудыг бэлтэж байгаа. Тэгээд үүний дараа уран хэлтгч байгаа юм уу? Уран хэлтгчийг хэлтгүүлж дуусаад дараа хэлцээтэй явуулъя.